Бид Eugene Sullivan дэх анхны бөгөөд цорын ганц хэлбэгч болох U-Wallet апыг танилцуулж байна. Энэ нь олон криптовалютыг нэг дор хадгалах, хялбар удирдахад туслах орчин үеийн энгийн аюулгүй криптовалютын хэлбэгч юм. U-Wallet апын гол давуу тал нэг апад хязгааргүй тооны хэлбэгч үүсгэх боломж юм. Хэдэн 10 хэлбэгч суулгах шаардлагагүй буюу хэрэглэлтэй бүх криптовалют U-Wallet дээр боломжтой. Хөгжүүлэгчид мөн хэлбэгчний хэрэглэгчдийн аюулгүй байдал, нэрийн нууцлалд онцгой анхаарал хандуулсан тул хувийн түлхүүр нь шифрлэгдсэн бөгөөд зөвхөн таны ухаалаг гар утсанд хадгалагддаг. Энэ нийтлэлд бид танд U-Wallet апын интерфейс функцийг танилцуулах болно. Апын үндсэн цэс дэлгэцийн доод хэсэгт байрладаг. Цэс нь 3 зүйлтэй бөгөөд зүүнээс баруун тийш жагсаавал хэлбэгч QR код тохиргоо. Цэсийн зүйл бүрийг ээлжлэн харцгаая. Үндсэн дэлгэцийн тоон. Үндсэн дэлгэц дээр таны хэлбэгчний нийт үлдэгдлийг USD-гээр харуулсан виджет бий. Боломжит буюу available ба зарцаасан үлдэгдэл буюу frozen гэсэн хоёр үлдэгдэл байдаг. Виджетийн доор үлдэгдлийг мөн харуулдаг хэлбэгчин дэх криптовалютуудын карт байдаг. Одоо байгаа хэлбэгчэндээ шинэ криптовалют нэмэхийн тулд үндсэн виджетийн Add Asset дээр товшно. Блокчейн сүлжээний төрлөөр ангилагдсан одоо боломжтой байгаа криптовалютуудтай цонх нээгдэнэ. Криптовалют хүлээн авах, илгээхийн тулд боломжит хөрөнгийн жагсаалтаас одоо байгаа криптовалютын нэртэй картыг товшно. Та хэлбэгчэндээ криптовалют хүлээн авахыг хүсвэл хүлээн авах буюу Receive товчийг товшно. Дэлгэцийн зураг авч гүйлгээг нь хүлээж буй хүндээ илгээх боломжтой QR код болон хуулбарлах дүрсээр товшвол хуулж болох хаяг гарч ирнэ. Криптовалют илгээхийн тулд Send товчийг товшно. Нэгдсэн цонхонд та илгээх дүн болон хаягийг оруулах шаардлагатай. Та мөн QR кодыг уншуулж криптовалют илгээж болно. QR код. Цэсний хоёр дахь зүйл бол QR код юм. Үүнийг ашиглан та зүгээр л камера QR код руу чиглүүлснээр гүйлгээг хурдан бөгөөд хялбархан илгээж болно. Тохиргоо хэсэг. U-Wallet апын сүүлийн хэсэг нь тохиргоо юм. Тохиргооны хамгийн чухал хэсэг бол миний хэлбэгч буюу My Wallet. Эндээс та шинэ хэлбэгч нэмж болно. Шинэ хэлбэгч нэмэхийн тулд хэлбэгч нэмэх товчийг товшно. Та хэлбэгчийг сэргээх товчийг товшиж одоо байгаа хэлбэгчийг импортлох. Эсвэл шинэ хэлбэгч үүсгэх товчийг товшиж шинэ өвөрмөц хэлбэгч үүсгэх боломжтой цонх нээгдэнэ. Хэлбэгчинд өвөрмөц нэр өгөх, хүссэн үедээ нэрийг нь өөрчлөх боломжтой. Мөн өөрт бүх хэлбэгчнүүдийнхээ гаргадах дарааллыг өөрчилж болно. Аюулгүй байдал хэсгээс та PIN код тохируулах эсвэл идэвхгүй болгож болно. Та Face ID, Touch ID дээр товшсноороо аюулгүй байдлын нэмэлт хамгаалтын үүднээс нүүр царай эсвэл хурууныхын уншуулгыг идэвхжүүлж болно. Та нэвтрэх баталгаажуулалт дээр товшсноороо апод нэвтрэх бүрд нууцуг хүсэх горимыг асаана. Мөн энэ хэсэгт та шимтэл хэтрүүлэн төлөхөөс хамгаалдаг Free Protector функцийг идэвхжүүлж болно. Бид аюулгүй байдал хэсгийг авч үзлээ. Одоо тохиргоо руу буцно. Бараан горим хэсгээс та апын цайвар болон бараан загварын хооронд сэлгэж болно. Миний хаягийг нуух функцийг идэвхжүүлснээр таны крипто хэлбэгчийг нууна. Та хэл хэсгээс апын хэрлийг хүссэн үедээ өөрчилж болно. U-Wallet апыг App Store, Google Play дээрээс эсвэл U-Wallet.com албан ёсны сайтаас татаж аваад яг одоо танилцж эхлээрэй.